Мастлид зочны ярилцсан болохоор Мастлид зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэн зочны ярилцлагын За үзэгчдээ Мастлидийн зочны цаг болонд өнөөдөр Мас Академийн гадаад харилцааны менежер Лавгд болон оролцож байна. За үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг өргөж хүргэе. Баярлалаа урьдчилсан гэсэн. Яг одоо Мастлидийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний зүгээс Филиппин улсад Мас Академиа төлөөлөд 6 сар сураад дээрээс нь ажиллаад ирсэн. Мас Академи Филиппин дэх нийлс англи хэлний сургуулийн Монгол оюутнаа хариуцсан төлөөлөгчөөр ажилласан байгаа. Ер нь төлөөлөгч хүн ер нь оюутнтайгаа бас хэрхэн ажилт юм бол тийм яг бас англи хэл бас яг сайн мэдхгүй анхан шатны мэдлэгтэй хүн бас очлоо гэхэд бас хэл нэвтрэхгүй бас хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр бас Монгол төлөөлөгч маань бас маш их хувь нэмэр оруулж байх тусалдаг байх л да тийм Мас Академийн хувьд бол хамгийн том давуу тал нь бол манайх Филиппин улсын 5 хотод байрлаж байгаа 22 сургууль дээр яг албан ёсны төлөөлөгч нар маань байгаа. Тэгээд онгоцны буудлаас буухаас өсвөлээд тухайн оюут маань сургууль дээр очих, хичээлээ үзэх, тэгээд дээрээс нь амралтын өдөр гээд тэр оюутан сургуультайгаа бүрэн танилцаа дуусгаад төгслөө ямар нэгэн тусламж дэмжлэг гарвал оюутнуудаа туслаад дэмжиж ажилладаг. За тэгээд дээрээс нь Академи маань хувьд бол дан ганц Филиппин улс гэхгүйгээр Америк, Сингапур, Малайз, Филиппин улсуудад англи хэлний сургуулиудад албан ёсны төлөөлөгч нь болоод Монголоос хэл сурах сонирхолтой хүүхэд залуусыгаа явуулж тусалдаг. Өөрөө бас Филиппин улсадаас төлөөлөгчөөр 6 сарын хугацаанд ажиллаж байгаад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг төлөөлөгчтэй сургуульд очсны давуу тал нь төлөөлөгчгүй сургуульд очивол бас яг ямар хүндрэлүүд учирч болох талаар нь соёлоо ярилцдаг хөө. Тийм. Мэдээж хэл сурах гэж байгаа хүмүүс маань ер нь бол хилээс одоо байгаа хилээ сайжруулах эсвэл магадгүй бүр анхан шатнаас нь сурах сонирхолтой. Тийм гэр бүл хүүхэд залуус хүмүүс явж байгаа. Тэдгээр бүх хүмүүсийн маань дийлэх бэрхшээл бас мэдээж Филиппин улс. Дээрээс нь хүний газар ганцаараа явах гэж байгаа, хүүхдүүдэд явуулах гэж байгаа. Мэдээж аав ээжний хувьд бол хамгийн хайртай хүүхдүүдэд явуулах гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр тавих зүйл бол аюулгүй байдал. Найдвартай байдал маш чухал. Тэрний тулд мэдээж яг Монгол төлөөлөгч нь байгаа сургуулиуд руу явах нь хамгийн найдвартай. Яг баталгаатай. Тэгээд оюутан өөрийнхөө хүссэн тусламж дэмжлэгээ манай төлөөлөгч нараа авах боломжтой. Магадгүй хилээ сурна. Гэхдээ Монгол хүн байгаа. Яг тэр нь хүлээж аваад төгсөлд нь хамт байх. Төлөөлөгчтэй гэдэг утгаараа энэ бол хамгийн том боломжтой. Сургуулиуд маань бас хэдэн сарын хугацаатай үргэлжилдэм бол бас насны ангилал байгаа олон хүүхдүүдэд суралцж байгаа хүмүүст. Тухайн сургуулиудын хувьд бол ер нь бол хэлний боловсролын систем нь насны хязгаар байхгүй. Ерөөсөө хэлд орсон бичих чадвартай бүх хүмүүс магадгүй 3 настай хүүхдээс өсвөлээд 85 настай, 90 настай ер нь бол хэл сурахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Тэгээд хамгийн том нэг давуу тал нь бол хөтөлбөрөө өөрсдөө сонгодог. Өдөрт хэдэн цагийн хичээл үзэх сонирхолтой байна. Хэр хугацаагаар сурах сонирхолтой байна. Магадгүй дээрээс нь хизээ очиж сурах хүсэлтэй байна. Тэр бол бүх зүйл нээлттэй. Монголд бол Монгол болон бусад орнуудад бол нэг курсын хичээлтэй нэг элсэлт авах тодорхой хугацаатай бүртгэлийн хязгаартай байдаг бол тухайн улсын Филиппиний англи хэлний сургуулиудын нэг онцлог давуу тал бол хүн яг өөрийнхөө хүссэн үедээ очиж сурч болно. Хүссэн хичээлийнхаа цагийг өдөр болго авч болно. Магадгүй би өнөөдөр амрангаа өөртөө ачаал өгөхгүйгээр аялангаа сураад ирье гэвэл би 4 цагийн хичээл аваад сурсан ч болно. Өглөөний 8 цагаас өдөр 12 хүртэл хичээлээ үзээд өдөөс хойш би аялаа зугаалах боломжтой. Харин эсвэргээрээ би маш богинохон хугацаанд маш эрчимтэй шахуу үзье гэх юм бол магадгүй 8 цагийн хичээл, магадгүй 10 цагийн хичээлийг гэсэн сонгоод авч болно. Тэгэхээр бас хувь хүний сонголт бас маш хамаардаг байна шүү дээ тийм. Яг Мас Академиг сонгон суралцаад Филиппин бас хэд хэдэн улсуудаас нэмэгдсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ улсууд руу очиж хэлний бэлтгэл суралцсанаар ер нь хүний хэлний мэдлэгээр нь хэр төвшөнд дээшлэх боломжтой байд юм бэ? Яг орчинд нь сурна гэдэг маань ерөөсөө тухайн хүн өөрийнхөө төсөөлснөөс илүү хурдан хугацаанд хэлээ сайжруулах боломжтой. Мэдээж Монголд магадгүй бусад бүх орнуудад англи хэлний сургалтууд бол маш өндөр түвшинд байгаа. Гэлээ хэдэж бидний нэг дутагдал бол яг орчинд нь орж сурах нь маш чухал. Яагаад вэ гэвэл магадгүй би энд
англи хэлний курс суулаа гэхэд маш сайн англи хэлний курсыг хичээлийнхаа цагаар класс тайм дээр аавна. Гэлээ идэж би хичээл тараад магадгүй такси барих, дэлгүүр орох тэр бүхэндээ эргээл монголоор ярьж таарна. Харин Филиппин улсад суралцсанаар орчинд нь сурснаар тухайн хүн маань өглөөнөөс орой хүртэл ерөөсөө алхам бүрдээ яг англиар ярих болно. Тэгэхээр ерөөсөө 7 хоногийн хугацаанд 2-7 хоногийн хугацаанд маш хурдан хэлэн сайжирна. Чихэн онгой аман задарна. Монголд ч юм бол нэрэл тэгэн штэ тий. Сургалтын дээр л зөвхөн англиар яриад гараал монголоор яриад баг үтсэн хичээлээ мартчихдаг үстэй. Тий. Тэгээд Филиппин улс ч өөрөө бол нийт хүн амынх нь бараг 90% нь. Ер нь бол гудамжаар явж байгаа захын 2-3 настай хүүхэд ч гэсэн англиар маш чөлөөтэй ярьдаг. Тухайн улс бол Америк аялахтай ярьдаг. Тэгээд англи багш нарыг бодвол Филиппин багш нарын нэг хамгийн том чадвар нь туршлагагүй хэдэн заах ур чадвар маш сайтай. Туршлагагүй гэдэг маань анхан шатнаасаа суралцж байгаа бид нартай адилхан хүмүүс. Дээрээс нь бизнесийн англи хэл, IELTS ирээдүйд маш том өөртөө зорилго тавьсан. Элчингийн ярилцлаганд орох гэж байгаа, Канада руу явах гэж байгаа, Америк руу явах гэж байгаа, Австрали руу явах гэж байгаа хүмүүс за тэр ярианы англи хэл, дүрм, бичих чадварыг бол маш сайн олгодог. Заах ур чадвар маш сайтай. Бас танахтай бас яг хамтран ажилладаг бас сургуулиудын талаар мэдээлэл өгье гэж бодлоо л да. Бас хямдрал урамшуул байгаа болоо. За байлгүй яах вэ? Маск темийн хамтран ажиллаж байгаа 22 сургууль маань яг одоогийн байдлаар бол 2019-аас 20 оны хямдралуудаа зарласан байгаа. Магадгүй шинэ жилээс өмнө оноос өмнө бол сургуулиуд маань хямдрал зарлаад за хамгийн хямдхан сургууль маань $950 болсон. За энэ $950 бол тухайн оюутны 1 сарын хугацаанд байрлах байр, хоол, сургалт, сурах бичигэд бүх зүйл орсон. За тэгээд 22 сургууль маань өөр дээр маш олон төрлийн хямдралтай дээрээс нь бас урамшуулал зарласан байна. $950-аас $1000 хооронд. Тэгээд гэр бүлээрээ сурах уу, найзуудаараа сурах уу, хідүүлээ сурах вэ гэдгээс хамаарат бас давхар урамшуулалтай. Нэг урамшууллууд нөөц шал байгаа бол урамшууллууд бол яг сургуулиудаас зарладаг урамшууллууд маань маш олон төрлийн урамшуул өгдөг. Мэдээж төлбөрийн урамшуулал, дээрээс нь тухайн хүн маань эсвэл өрөөний урамшуулал, аяллаа урамшуулал, за хичээлийн цагийн урамшуулал гэдэг ямар урамшуулал өөрөө тухайн оюутан авахыг хүсэж чинь тэр урамшуулал болгоно нээлттэй байдаг. Магадгүй төлбөрийн урамшуулал гэхээсээ илүү хичээлийн цагийн урамшуулал авахыг хүсэж ивэл тэр бол нээлттэй 2 сар сураад 3 дахь сартаа өнгөө. За магадгүй маш олон төрлийн урамшуулал байгаа. За дээрэс нь манай мас академийн зүгээс бидний зүгээс бол аялж байгаа хэрэглэгч бүртээ бас аяллаа урамшуулал гэж олгодог. За энэ бол ямар нэгэн хугацаа заагаагүй байнгын урамшуулал байгаа. Бас нэг чухал зүйлийг асууя гэж бодлоо л доо. Хүмүүс чи эхлээд Монголдоо л ингээл нөгөө нэг англи хэлээр сурчаал ингээл гадаад очиж сургалтанд сурж ижил би сайжирна гэсэн юм нэг нийтлэг ойлголттой байдаг шүү дээ. Тэгэхээр танаа Mass Academy-д бас хэлний мэдлэг нь бүр огт мэдлэггүй байсан ч гэсэн бас хандаж болно гэсэн үг үү? Тийм. Ерөнхийдөө бол ямар ч левелийн хүмүүс бол холбогдож болдог. Тухайн сургууль Филиппиний англи хэлний сургуулиудын за бид нартай хамтран ажиллаж байгаа сургуулиудын хувьд бол оюутныг Монголоос ирэхдээ түвшин доктор шалгалт өгөх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Дээрээс нь тухайн сурж байгаа оюутан ямар нэгэн хэлний түвшин шаардлага тавьдаггүй, курсын шаардлага тавьдаггүй гэсэн. Магадгүй анхан шатнаас сурж байгаа хүн байвал тэндээ очиод хэлний түвшин доктор шалгалтаа өгөөд яг өөрийнхөө байгаа түвшнөөсөө өргөжлүүлээд хичээлээ үздэг. Тэгээд 100% ганцаалж үздэг. За энэ маань өөр хин нэгэн хүний түвшинд тааруулж хичээл үзэхгүй яг л өөрийнхөө байгаа түвшинд тааруулж хичээл үздэг. Тэгэхээр магадгүй сурахаар сонирхож байгаа хүүхэд залуус маань ч гэсэн магадгүй заавалчгүй би одоо анхан шатных бол яах болоо заавалчгүй түвшин доктор шалгалт өгөх ёстой болоо гэж санаа зовх шаардлагагүйгээр шууд очиж сурч болно. Тэгээд дээрэс нь магадгүй IELTS бэлтгэж байгаа, элчингийн ярилцлаганд орох гэж байгаа, ирээдүйд Австрали руу, Канада руу явах сонирхолтой, яг өөрийнхөө одоо карьерийг хөгжүүлэх сонирхолтой. Тэгээ хэлнийхээ мэдлэгийг илүү мэргэжлийн академик түвшинд дээшлүүлэх сонирхолтой хүмүүс байвал тухайн сургуулиуд донд маань бас Кембрижийн хөтөлбөртэй IELTS-ийн албан ёсны шалгалт авах эрхтэй сургуулиуд бас байгаа. Тэгэхээр маш олон сонголтоор өөрөө сургуулаа сонгоод сурж болно. За тэгээд гэр бүлээрээ сурах уу, ганцаараа сурах уу гэдэг бол бүр маш олон төрөл байгаа. Хүүхдийн хөтөлбөртэй сургуулиуд маань ч гэсэн хүүхдийн насны онцлог тохирсон хөтөлбөртэй тэгээд аялаад, амраад за өөрийнхөө тав дахыг бүрдүүлсэн сургуулиуд байгаа.
Тэнд хамгийн гоё зүйл маань бол ерөөсөө оюутныг 8-1-т тавьдаг. Оюутан бол ерөөсөө 8-1 тухайн сургуулийн за багш нарын хувьд оюутны дотор байрны ажилтны хувьд за тэгээд тэнд бол очиж байгаа хүмүүс маань хичээлээс өөр юу ч хийхгүй. Өглөө өдөр оройны хоол бүгдүүлэн тэгээд сургууль 7 хоног болгон оюутнуудад зориулсан активити аялал зохион байгуулна. Дээрээс нь өрөө цэвэрлэгээ, дотор байр, интернет гэдэг бүх юм хангалттай. Тэгэхээр сурч байгаа хүмүүс маань тэндээ очиод хичээлээ хийн. Тэгээд хичээл хийхээс өөр зүйл хийх. Аялна. Тий, аялна. Яг хөө мэдээж аялал бол үнэхээр гоё орон. Мэдээж тэнд очсон юм чинь Филиппин улс өөрөө халуун орны Диважин гэдэг 200 гаруй аялал жуулчлалын арал байгаа. Тэр арлуудаас өөрөө өссөн одоо кинонд гардаг нөгөө л нэг Shark, Nemo, зааврах том ястны эднэг боддоор харах боломжтой. Яг бас ингээд сурах гад очиж исэн Монгол оюутнуудын хувьд нэг аяллаа яг хамгийн гоё хэсэг нь аль хэсэг нь гэж ярьж байна. Сурах гад очиж байгаа оюутнуудын маань хувьд бол ер нь бол нэг далайн аяллуудад айгүй дуртай. Мэдээж Монгол хүмүүсийн хувьд бол нэг далайн авахгүй манай орон. Далаагаас л нэлээд хол учраас оюутнууд маань далайн activity аялал trip хийх их дуртай. За тэрнээ zip line, scuba diving гэдэг. За тэгээд нөгөө авраг загас харна. Хойроо газрын хамгийн том хөөсөр хооллох загас. Тэгээд авраг ястналхий, Nemo-доор гэдэг тэдний бүгднийг хардаг болохоор сурж байгаа бүх хүмүүс маань тухайн улсын тэр далайн аяллыг маш их сонирхдаг. За тэгээд зарим хүмүүс маань далайн аялалтай илүү ойрхохын тулд далайн эргийн Seafront-ийн кампусын сургуулиудыг сонгосордог. Ер нь сургалтын хугацаанууд ер нь хэр хугацаагаар үргэлжилдэг юм бол хүсгэлийн болгос ингээ сунгуулаад яваад иж боломжтой гэсэн үг үү? Тий. Хамгийн бага хугацаа бол 1-7 хоногор байдаг. 2-7 хоног, 3-7 хоног, 4-7 хоног, 1 сар, 2 сар гэдэг. Яг өөрийнхөө сонирхсан хугацаагаар сурна. Тэгээ магадгүй бага хугацаагаар сурж байгаа хүмүүс маань зүгээр нэг Гонконг руу, Сингапур нэг 5-6 сая төгрөг төлөөд аялаад ирэхээс илүү яг тэр дайны төлбөрөөр хэл сураад дээрээс нь давхар аялаад ирэх сонирхолтой. Тэгээ магадгүй өсөж байгаа бол эцэг эхчүүд маань хүүхдийнхаа зуны амралтаар, өвлийн амралтаар, дээрээс нь өөрийнхөө ээлжийн амралтаараа байгууллагууд маань ч гэсэн нөгөө зуныхаа амралтаар богино хугацаагаар сонгоод сурч болно. Харин ганцаарчлаад бидан суралцах сонирхолтой хүмүүс маань өөрийнхөө цаг завдаа тааруулаад нэгээс 6 сар магадгүй 1 жил 2 жилээр сурах боломжтой. Бас гэр бүлийн хөтөлбөр болоо ингээд бусад хөтөлбөрүүд байдаг гэсэн чинь энэ талаараа ойлгоос дэлгэрэнгүй яриа. Гэр бүлийн хөтөлбөрийн хувьд гэр бүлийн хөтөлбөр тэгээд хүүхдэд зориулсан хөтөлбөр, хамт олонны хөтөлбөр гэж байдаг. Эдгээр хөтөлбөрүүд маань ерөөхдөө бол хөтөлбөр болгох маань бас давхар аяллаа оролцсон байдаг. Дээрээс нь аав ямар төвшний англи хэл үзмээр байна. Магадгүй аав бизнесийн англи хэл үзэх үү, ээж ерөнхий англи хэл үзэх үү. Дээрээс нь гэр бүл эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй хүүхдийн англи хэл авах сонирхолтой. Магадгүй одоо хүүхдүүдийнхаа боловсролд анхаарч байгаа бол хүүхдийн англи хэл аваад завгүй ээж нар аав нарын маань хувьд бол бага насны хүүхэд бол бэрхшээлэдэг тийм ээ. Бага насны хүүхэдтэй ээжүүд аавуудын хувьд бол тухайн сургуулиуд маань хүүхэд асрах үйлчилгээ. Филиппин асрагч, хүүхэд саатуулах, хүүхдийн өдрөмжүүлэх, хүүхдийн насны онцлог тохирсон хөтөлбөр. Тэгээд тухайн гэр бүл тохирсон гэр бүлийн хотхон, гэр бүлийн өрөө гэдэг хөтөлбөрүүдийг гаргадаг гэдэг утгаараа гэр бүлийн хөтөлбөр нь бол маш онцгой. Магадгүй найз нөхдөөрөө явж байгаа, хамт олноороо явж байгаа бол бас хамт олонны аяллаа хөтөлбөр, хамт олонны урамшуулал, тэгээд хамт олонны курс, хамт олонны групп хичээл, хамт олонны ганцаардлсан хичээлгээд тийм хөтөлбөрүүд өгдөгөөрөө энэ сургуулиуд маш давуу талтай гэж харж байна. Хоёулаас зөвхөн Филиппин дэх сургалтуудаар нэлийн төлхөө ярьлаа, бас бусад орны сургалтуудаас Сисикэн, Богинохон хоёулаа мэдээлэл өгч гэж бодлоо. Америк дахь сургууль дээр маань бас яг одоо манай төлөөлөгч байгаа. Магадгүй бас SAT, IELTS, IELTS оноогоо авцсан. Магадгүй Америк руу сурах сонирхолтой, Америк руу хэлний бэлтгэж сурах сонирхолтой хүмүүсийн хувьд бас манай тэнд төлөөлөгч бас байгаа. Тэгэхээр яг эдгээр сургуулиудтай холбогдохыг хүсвэл бас манай офис руу манай Мас Академи утас руу холбогдож болно. 70 87 88 гэсэн утсаар бид яг одоо бас мэдээлэл аваад холбогдоод магадгүй манай офис дээр ирээд мэдээлэл авч болно. Ер нь Филиппинээс ер нь төлбөр үнэн ер нь яг ямар идэм болоо? Бусад нөгөө сургалттай гадаад орны сургалт нь ерөөхдөө эдийн засгийн төлбөр ер нь бол маш хямдхан. Магадгүй тухайн улс маань
За дэлхийн брэндүүд нь бол яг дэлхийн брэндүүд гэдэг чинь яг бүх оронд ижил үнэтэй байдаг. Харин тухайн улсын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, өөрсдийнх нь үйлдвэрлэдэг хүнс, за төргөө олон сүлжээ энэ төр бол маш хямдхан. За нийтийн тээвэр, такси үйлчилгээ гэх мэт худалдаа үйлчлэлийн төвд маш хямдхан. Харин импортоор орж ирдэг заманд гадаадаас импортлдог бараа бүтээгдэхүүнүүд нь за бусад орны жишгээр арай дотоодын үйлдвэрлэлээсээ арай нэмэлт өртөгтэй байгаа. Тэгээ эдийн засгийн хувьд бол Азад бол хамгийн хямдхан орн. За Япон, Солонгос, Хятад орны оюутнууд бол ер нь тэнд очиод за хамгийн хямдхан төлбөртэй гэдэг. За монголчуудын маань хувьд ч гэсэн бусад орноос аялахаас илүү, бусад орн руу сурахаас илүү харьцангуй хямд төлбөрөөр 2 дахин 3 дахин хямд төлбөрөөр сургалтаа аваад, байр хоолоо аваад аялаж явчихлаа. Бүгдийг авах боломжтой. Ер нь масс академийн төлөөлөгч нарт яг ямар шаардлага тавьд юм болоо мэдээж бас насан туршаагүй хүүхдүүд маш ихээр явдаг байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд бас тэр төлөөлөгчд бас ингээл хүүхдэд даатгаад явуулж байгаа учраас яг ямар шаардлагуудыг тавьсны үндсэн дээр масс академийн төлөөлөгчөөр гадаадд очиж сургуульд нь ажилладаг байгаа вэ? За мэдээж масс академийн төлөөлөгч нарын маань хувьд бол за Монголоос явж байгаа хүүхэд залуустаа монголчуудаа бүрэн хэмжээний туслах чадвартай тухайн сургуулаа тодорхой хэмжээгээр бас хэлний сургууль бэлтгэл курс суусан. За тэгээд монгол хүн болгонд үйлчлэх боломжтой. Монгол хүүхэд залуустаа үйлчлэх боломжтой байх хэрэгтэй. Тэгээд бидний хувьд бол сургууль дээрээ тодорхой хэмжээний төвшингийнхаа хичээлийг аваад дээрэс нь тухайн сургуультай монгол оюутнуудтай холбоотой гэрээ контракт, монгол оюутнуудтай холбоотой журам тэр бүхнийг ирж байгаа хүмүүстэй танилцуулах үүрэгтэй. Тэгээд янз бүрийн шаардлага бол тавигдана. Тэр бол яг тухайн академи болон тухайн тэр төлөөлөгч нарын бас дотоод сургууль болгоных бол янз бүр. Харин эндээс явж байгаа хүүхдүүдийн хувьд бол мэдээж хүүхдийн хөтөлбөр сонгоод сурж байгаа. Яг аль бие усаар тухайн сургуулиас зохион байгуулад хөтөлбөр гаргаад явж байгаа одоо өвлийн хүүхдийн өвлийн амралт, зуны амралт гэх эдийн хөтөлбөрүүд дээр бол манайхаас яг төлөөлөгч хүүхдүүдийг хамтд нь аваад тухайн сургууль дээр очоод буцаад иртэл бол хамтдаа яваад хариуцаад ирдэг байгаа. Масс академи дээр бас хүмүүс айгүй их ярьж мэдээлэл авдаг. Тэгэхээр бас яг нийтлэг ирж байгаа хүмүүс манаас яг ямар асуудал тулгамдаад ирээд байна. Тэр талаараа бас ярих байлаа. За мэдээж манай монголчуудын хувьд бол яг мэдээж төлбөрийг маш их сонирхно. Тэгээд яг тухайн сургуулиас зохион байгуулж байгаа активити арга хэмжээг их зохиодог, сонирхдаг. За тэгээд ер нь бол хичээлийг үнэхээр ганцаардсан авдаг болов ямар төвшнөөс анхан шатны мэдлэгтэй бол яах бол гэсэн хүмүүс маш их ирдэг. Тэгэхээр энэ анхан шатны мэдлэгтэй бол яах бол за дээрээс нь тийзний асуудал яадаг бол виз яадаг бол за тэгээ нийт төлбөр нь ер нь дунджаар хэд болох болоо гол нь яг ингээд би сураад ирэхэд би одоо анхан шатны мэдлэгтэй баг зарим хүмүүс бол мэдлэг байхгүй. Тэгэхээр сурах боломжтой юу? Хичнээн хугацааны дараа хэдэн түвшин ахаад ирэх бол гэсэн асуудлыг нэлээх тавьдаг. Тэгээд энэ бүх мэдээллийг бол бид нарыг офис дээр ирсэн хүмүүстэй өгөөд за дээрэс нь дан ганц офис гэхгүйгээр манай Филиппин улсад байгаа төлөөлөгч болгоомаа тухайн хэрэглэгчтэй холбогдоод мэдээлэл өгчдөг. Хэрэглэгч маань хэрвээ хүсвэл манай төлөөлөгч нартай шууд холбогдоод тухайн сургуулиудынхаа орчин харах, тухайн сургуулиудынхаа дотор байр, сургууль хичээлийн нөхцөлийг яг хичээлийн цагийг шууд харах боломжтой гэдэг. Төлөөлөгч нартай яг яаж холбогдох боломжтой байдаг вэ? Хэрвээ хүсвэл яг төлөөлөгчдийн маань нөгөө маск тэнцгийн сайт гэдэг манай байгаа. Маск тэнцгийн сайтн дээр маань Филиппин дэх төлөөлөгч гэж байгаа. Төлөөлөгч дээр бол таны сонирхож байгаа сургууль болгоны төлөөлөгчний контакт хаягуд байдаг. Магадгүй нэгдүгээр сургуулаа сонгосон бол тухайн сургууль маань таалагдчихвэл тэр төлөөлөгчтэй холбогдоод илүү их мэдээлэл авч болно. За төлбөрийн мэдээлэл, бусад активити мэдээлэл, өрөөний мэдээлэл яг орчин нь ямар вэ? Яг одоо байх боломж нь ямар вэ гэдэг мэдээлэл авч болно. Ээж аав нарын маань хувьд бол спортын мэдээллийг аягүй сонирхдаг. Хүүхдээ явуулсны дараа танахаар дамжуулаад хүүхдийнхаа мэдээллийг, хүүхдийнхаа хичээлийн хөтөлбөрийг яаж явж гин, хүүхд маань хаа сурж гин, яаж явж гин, өнөөдөр яаж аялж гин, тэр бүх спортоо хүлээгээд авах боломжтой юу гэдэг бас хүсэлтийг тавьдаг. Тийм. Бидний зүгээс бол энэ бүх зүйлийг хийж үйлчилдэг. Зарим хүмүүс бас магадгүй яагаад яг масс академи гэж бас бодож иж магадгүй л те. Тэр тал дээр нь хоёулаа нэг хариулт өгөө.
За баярлалаа. Маск темийн хувьд яг хоо Филиппин улс болон тэгээд Америк, Сингапур, Малайз улсуудын албан ёсны төлөөлөгч газар ямар нэгэн зуурчлагч биш. Нэгдүгээр баталгаатай байгууллага. Дээрээс нь манай төлөөлөгч нар тухайн сургууль дээр бас байгаа гэдгээр найдвартай. Тухайн сургуулийн яг хамгийн боломжтой, хямдралтай үндсэн үнээр явуулж байгаа. Дээрээс нь тэдгээр төлөөлөгч нар маань магадгүй хувь хүнээр явахаас илүү тий хуваараа явсан ч болно. Явахаас илүү албан ёсны баталгаатай газраар явуулах нь илүү найдвартай. Мөн дээрээс нь эргээд эндээс явахаас өсвөлээд эргээд 90 эртэл манай масктын тухайн явж байгаа оюутнуудаа бүрэн хариуцаад сургуультай контакт холбоо тогтоогоод оюутнуудаа бүх асуудлыг шийдвэрлэж өгнө. За ер нь орчин үед чинь бас хилтэй бол хөлтэй гэдэг болсон. Тийм үед бас ийм чухал мэдээлэл өгсөн бас Маск академийн гадаад харилцааны менежер Лхагд Уламдаа баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ Маск телевиз зочны цаг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ. Сэтгүүл үзэгчдээ Маск телевиз зочны ярилцлагын Маск телевиз зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэн үзэгчдээ Маск телевиз зочны ярилцлагын